Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан төр нийгмийн нэр зүтгэлтэн Чингис хаан тэргүүн зэргийн одонд Бунсалмаагийн очроод таал төгссөнтэй холбогдуулж Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар орон даяар гашуудал зарлах ийм зарлиг гарсан. Үүний хүрээнд засгийн газраас энэ гашуудал зарласантай холбогдуулаад энэ 5 дахь буюу 24-ний өдөр өглөөний 7-оос оройны 12 цаг хүртэл бүтэн өдрийн туршид орон даяар гашуудал зарлахад ямар дэг баримтлах вэ гэдэг дигийг баталлаа. Энэ хүрээндээ бол бид нар Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж исэн бүгд найрамдах Монгол ард улсын анхны ерөнхийлөгч Бунсалмаагийн очроо тагсныг бол төрийн ёслолын дагуу гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нүүдэх чиглэлээр оршуулгын комиссийг Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар байгуулж миний бие ахалж ажиллаж байна. Энэ хүрээндээ өнгөрсөн хугацаанд бол комисстой тухайн үед ардын их хурлын ардын их хурлд хамт ажиллаж байсан, үндсэн хууль баталцаж байсан. За мөн үндсэн хуулийн цэцэд хамт ажиллаж байсан. За мөн уул уурхай шинжлэх ухааны салбарт ажиллаж байсан хамтран зүтгэгчдийг нь оруулаад Бунсалмаагийн очроо тагсны дурсгалыг мөнхжүүлэх, түүний бүтээсэн үйл хэргийг олон нийтэд танилцуулах чиглэлээр бас тодорхой мэдээллүүдийг цаг тухайд нь хүргэж явж байгаа. Үүн дээр бас бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бас анхаарал хачуул бүгд л өгж бас ажиллахыг хүсэж байна. Тэгэхээр төрийн тэргүүнээ гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нүүдэх арга хэмжээ бид нар 5 дахь өдрийн 7 цаг 40 минутаас 9:40 хооронд зохион байгуулна. 21 аймаг тус бүр бас эмнэлгийн дэвтэр ажилуулж эмнэлгийн дэвтэр дээр ард иргэдийн сэтгэлдлийг эмнэлгүүдийг бичүүлж авч байна. Мөн олон улсын дипломат байгууллагууд за Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа элчин сайдын яамдуудаар бас бас эмнэлгийн дэвтэр бас ажилуулж байна. Энэ хүрээндээ 5 дахь өдөр өглөөний 7-оос оройны 12 цаг хүртэл бол орон даяар тугийг 45% буулгах. За мөн олон нийтийг хамарсан урлаг спорт, биеийн тамирын үйл ажиллагаа, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг дэгээр хориглож байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ 5 дахь өдөр Монгол Улсынхаа анхны ерөнхийлөгчийг хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь та бүхнийг үдэхэд Монгол Улсын ард иргэдийг хүндэтгэлтэйгээр хүлээж авч хамтарч ажиллахыг би бас хүсэж байна.